өнөөдөр нэгдүгээр Лук номын 1:26-аас 38 хүртэл. Ийм гоё. За энэ хэний талаар ярьж байна? Есүсийн талаар ярьж байна, тийм ээ? Өнгөрсөн 7 хоногт бид нар хэний талаар ярьсан бэ? Иохны талаар ярьсан, тийм ээ? Иохны аав хэн байлаа? Захара. Ээж нь хэн байлаа? Изабель. Иохны ээж яриад нь шүү дээ. Харин энэ чинь Есүсийн ээж аав хэн болсон бэ? Йосеф, тийм ээ? Ээж нь Мари. Энэ чинь Лук 1:5-аас харах юм бол Иохны аав ээж тийм ээ хэн бэ гэдгийг харна. Лук 1:27-аас харах юм бол Есүсийн аав ээж хэн бэ гэдгийг харна. Тэгвэл Иохны удам тийм ээ хэн байсан бэ? Эцээс харах юм бол 1:5-ыг үргэлжлүүлээд харах юм бол тэр Аароны тийм ээ. Аарон чи ямар удам байх вүлээ? Ямар овгийнх вүлээ? Левит овгийнх тийм ээ. Аарон ч бол Левит тийм ээ. Бурхан тэднийг тийм ээ өөрийнхөө тахилчаар сонгосон. Тахилч ард түмэн онгоор сонгосон байна. Харин эцээс харах юм бол Есүсийг харах юм бол Есүс ямар овгоос төрсөн бэ? Юудэ овгоос төрсөн байна. Давидын удмаас төрсөн байгаа та тийм. Иохан Аароны овгоос төрсөн удмаас төрсөн бол харин Есүс Давидын удмаас төрсөн байна. Юудэ овгоос төрсөн. Ямар тэнгэр ич ирж үзэгдсэн бэ? Габриэл тийм ээ. Өнөөдөр Иоханы аавд ирж уулзсан тэнгэр ич Габриэл гэдэг тэнгэр ич тийм ээ. Есүсийн аавтай бас уулзчих. Өнөөдөр чиний эхнэр тийм ээ төрөх болно. Хэвлэлд аль үгүй өртөө болсон байна гэдэг хэлсэн баг. Тэр яг адилхан нэг тэнгэр ич ирж тийм ээ. Өнөөдөр тэр сайн мэдээг Иоханы гэр бүлчдэр Есүсийн гэр бүлчдэр тийм ээ Иохны аав ээж тэр Есүсийн аав ээж тэр адилхан нэг сайн мэдээг нэг тэнгэр ичирж тунгалсан байгаа. Тэгээ түүний нэр нь бол тийм ээ ямар хүү төрөж байгаа вэ гэхээр Иохан төрөж байгаа тийм ээ өнгөрсөн 7 хоног үзсэн байна. Одоо би хэн төрөж байгаа вэ? Есүс төрөж байгаа. За. Тэгээд яасан бэ? Аав ээж хоёр нөө ашгүйтэй баярлаж хүлээж авсан уу? Айгуу тийм итгэлтэйгээр хүлээж авсан уу? Үгүй тийм ээ. Иоханы аав юу гэж хэлсэн бэ гэхээр яаж тийм ээ? Шууд яаж гэж асуусан. Яагаад гэвэл би хөгшөө. Би өтлөг насндаа явж байна тийм ээ. Миний эхнэр ч гэсэн хөгшөө. Тэгэхээр яаж хөөхд төрөх вэ гэж хэлсэн байна. Энэ юуг харуулж байгаа вэ? Итгэлгүй байдлыг харуулж байгаа тийм ээ. Өнөөдөр Бурханд шууд итгэж чадаагүй. Иохны аав ээж залбирч ирсэн тийм ээ. Бид дээр ямар ч үр хөвгт байхгүй. Бид үр хөвгтөд болмоор байна гэж залбирч ирсэн. Тэгсэн чинь Бурхан залбирсан залбирлыг хариулсан байгаа. Өнөөдөр чиний эхнэр хүүхдээ болно гэсэн чинь яаж тийм ээ боломж авахгүй шүү. Би хөгшин хүн шүү дээ. Би өтөлсөн байна. Би ч өтөлсөн байна. Манай эхнэр ч өтөлсөн байна гэсэн. Энэ юу гэж байгаа ямар ч итгэлгүй байдлыг харуулж байгаа. Яг тэрнтэй адилхан Мариа ч гэсэн бас итгэлгүй байдлыг харуулсан. Өнөөдөр чи хүүхдээ болно тий. Чиний хөвдөд байгаа нь ариун сүнснээс юм бол чинь яаж би онгон шүү дээ. Тэр ямар ч хүнтэй суугаагүй гэр бүл болоогүй тий. Би ямар ч боломжгүй шүү дээ. Яг адилхан итгэлгүй хандсан байна. Харин Иохны аав итгэлгүй хандснаас бол юу болсон бэ те? Хилгүй болсон тийм ээ. Ярьж чадахгүй болсон. Тэгээ тэгж шилдэг тийм ээ. Чи энэ хүүхдийг төрөлж чи хилгүй байна гэсэн. Төрсний дараа чи хил оргоолно гэсэн. Тийм учраас Иохны аав гадаа гараад өөрийнхөө овгийнхын ард түмэнд тийм ээ ярьж чаддаггүй тийм ээ. Тэр дотор тахил өргөж явах дотор юу болсон? Тэнгэр ээж ирээд юу хийсэн? Юу болсныг ярьж чаддаггүй. Харин төрсний дараа хил орно гэсэн. Харин Мариа ч гэсэн адилхан тийм ээ итгэлгүй байсан. Тэгтээ түүнд тийм ямар ч шийдэл ирээгүй. Яагаад гэвэл Бурхан өөрөө хийсэн учраас. Тийм ээ. Тэр хоёр хүсээд үр хөвгтэй болог, залбираад үр хөвгтэй болог. Бурхан өөрөө тийм ээ Мариагийн хөвгөд үр хөвгтэй учраас. Өнөөдөр хөгшин хүн өтгөр насандаа байгаа хүн төрөх боломжтой юу? Боломжгүй шүү дээ тийм ээ. Ямар ч боломжгүй. Өнөөдөр хүнтэй суугаагүй эмэгтэй хүн төрөх боломж байгаа юу? Байхгүй шүү тийм ээ. Тэгэхээр юу гэж хэлсэн бэхээр 37 дээр юу гэж хэлсэн бэхээр Бурхан тийм ээ боломжгүй зүйлс нэгч байхгүй мó гэж хэлсэн. Өнөөдөр энэ
Иохны төрөлтөөр дамжуулж, Есүсийн төрөлтөөр дамжуулж Бурхан юу хийж байгаа вэ? Өнөөдөр Бурхан боломжгүй зүйлс нэгч байхгүй мөн гэж байна. Бурхан өөрөө хүсэх юм бол бүх зүйл боломжтой юмаа гэдэг зүйлийг хэлж байна. Өнөөдөр Иохны төрхөн Бурханы хүсэл байсан бол өнөөдөр Есүс Христийн энэ дэлхийд ирэх нь Бурханы хүсэл байна. Амен. Өнөөдөр Бурхан Матай намыг харах юм бол Матай 1-р бүлгээс харах юм бол Есүсийг юу гэж хэлсэн бэ гэхээр бүгдээ Матай 1-р бүлгийг харъя. Матай 1-р бүлгийн 22-ыг ингээд 21-ийг харах юм бол тэрээр нэгэн хүү төрүүлж тэр нь ард түмний нүглээс аврахын тулд юм авч хэлж байна. Өнөөдөр Есүс энэ дэлхийд ирж байгаа зорилго нь Бурхан энэ дэлхийд Есүсийг төрүүлж байгаа зорилго нь биднийг ард түмэн гэж хэнийг хэлээд байгаа вэ? Биднийг хэлж байгаа. Бид Монгол үндэстний ард түмэн үү? Мөн. Монгол үндэстнийг хэн бүтээсэн бэ? Бурхан өөрөө бүтээсэн байгаа даа. Энэ дэлхий дээр байгаа энэ 200 гаруй улс үндэстэг хэн төрүүлсэн бэ? Хэн бүтээсэн бэ? Бурхан бүтээсэн байгаа. Тэгээ Бурхан өөрөө юу гэж хэлсэн бэ гэхээр энэ ард түмэн гэж хэлж байгаа. Аврахын тулд тийм ээ. Би өөрийн Есүс ирсэн юм авч хэлж байгаа. Библийн өөр нэг орчуулга дээр юу гэж хэлсэн бэхээр Бурхан өөрийнхөө ард түмэн гэж хэлж байгаа. Өөрийн ард түмэн гэж хэлж байгаа. Өнөөдөр бид Бурханы ард түмэн байгаа. Яагаад гэвэл Бурхан өөрөө бидийг бүтээсэн учраас бид Бурханы ард түмэн. Тэгээ бид Бурханы ард түмэн учраас Бурхан өөрийнхөө хүүхдүүдийг гэм нүгэлтэй хүүхдүүдийг аврахаар энэ дэлхийд Есүс илгээсэн байна. Амен. Эхлээд номын 1-р бүлгийг 2-р бүлэг 3-р бүлгийг харах юм бол өнөөдөр Бурханы хамгийн анхны хүн Адам тийм ээ. Бурхан Адамыг бүтээсэн баг. Адамыг дамжуулаад бүх юм хүн төрөлхтөн бүтээсэн. Бүх үндэстэн бүтээсэн баг. Харин Адам яасан бэлээ? Бурхан битээ идэрээ гэсэн дээр жимснээс нь идэж дуулгаргүй загнаснаар гэм нүгэл үлдсэн баг. Тэгээ энэ цагаас ахуулаад хүн төрөлхтөн гэм нүгэлгүй байсан хүн төрөлхтөн гэм нүгэлтэй болж ирсэн баг. Тэгэхээр энэ цагаас ахуулаад явсан тэр гэм нүгэлтэй өөрийнхөө хүүхдүүдээ өөрийнхөө бүтээсэн ард түмнээ Бурхан аврахын тулд тийм ээ Есүсийг энэ дэлхийд илгээсэн. Амен. Есүс Христийг энэ дэлхийд илгээсэн баг. Тэгээ Есүсээр дамжуулаад бид нэр өөрсдийнхөө тэр үйлдсэн гэм нүглийнхэн тэрс аврагдах бид нар боломжтой. Та ингэж бодож үзсэн үү? Өөрийнхөө гэм нүглийг тоож үзсэн үү? Үйлдсэн гэм нүглээ тоож үзсэн үү? Үзээгүй тийм. Хүн өдөрт хэдэн гэм нүгэл хийдэг болоо? Тэр багаар бодчих тийм. Өглөө гэм хийлээ. За өдөр гэм хийлээ. Зөндөө цаг өнгөрч байгаа шүү дээ. За өдөр нэг гэм хийч. За орой онгод бас нэг гэм хийч унтах юм. Тэг багаар бодоход өдөрт 3 гэм хий. Та өөрийнхөө насыг бодоод тоолоод үзээрэй заа. Тэгэхээр аюух гэм нүгэл байгаа. 50 настай хүн хэд хэд байгаа нь? 150 гэм. Тэгэхээр маш их тийм ээ. Өдөр тэгэхээр өдрөөр 365 гэхээр аюул болно гэдэг. Замраагүй болно шүү дээ. Тэгэхээр Бурхан энэ их гэм нүглийн төлөө би ямар их гэм нүгэлтэй вүлээ. Тэ? Өнөөдөр ялалт би ямар их гэм нүгэл байна. Тэ? Өнөөдөр миний энэ маш их тоолж баршаалгүй энэ гэм нүглийг төлөө Есүс ирж байгаа. Есүс ирж байгаа. Есүсийг Бурхан илгээж. Тэгээд орон намаас ингээд харах юм бол гэм нүглийн хөлс бол өхөл юм аа гэж хэлж байна. Өхөл юм аа гэж хэлж байна. Өнөөдөр та гэм нүгэл хийсэн бол та өхнэ гэж зүйл хэлсэн байна. Энийг хизээ хэлсэн бэлээ? Эхлэн ном дээр Авраам хэлсэн шүү дээ. Өнөөдөр чи энэ сайн модноос жимсээс огт идэж болохгүй шүү. Идэх юм уу чи тэр даруул чи өөхөх болно гэдэг зүйлийг хэлсэн байна. Тэгвэл Бурхан хайрын эзэн учраас нэгөөсний эзэн учраас тэр дороо Авраамыг энийг Адамыг өхүүлэв. Энэ эхлэн номноос ахуулаад гэм нүглийн хөлс бол өхөл юм аа гэдэг зүйлийг хэлсэн байна. Тэгээ Есүс энэ дэлхий дээр ирж байгаа зорилго нь бидний гэм нүглийн өмнөөс өөхөхээр ирж байгаа байхгүй юу? Өөхөхийн тулд ирж байгаа.
Өнөөдөр бидний гин үгнээс аврахын тулд тэр үгнээс аврахын тулд Есүсийн дэлхийд